За манайхаа өдрийн мэнд хүргье. За би нэг мэдээллийн чанартай нэг юм хэлэх гэсэн юм аа. Энэ оригинал шүүрний гадна л юм байгаа. За хөлхний юм байгаа гэж би олон удаа хэлж байгаа. Тэнийг манайхан бүгд мэдчихэж байгаа. Тэгээ сүүлийн үед яасан гэсэн чинь манайхаас саяхнаас тосмоос л шүүрээ авдаг болсон улсууд хит улс над руу нэг юм ярьлаа л да. Тэр нь юу гэхээр танай маасл шүүрийг хийсэн чинь урд нь бол нэг 23 литр хийнгүүт яг полны болчдөг байсан юм аа маасл маань. Тэгээ танахыг хийсэн чинь хар толгойч байхгүй байгаад байна. Эсвэл жоохон хар толгойтой л байгаад байна. Ямар учиртай вэ гэж асууад байгаа байхгүй юу? Ерөөсөө олон удаа хэлж байгаа тийм дуураймал шүүр болохоор доотлол дээр ийм аюулгүй клапан гэсэн ийм эрзээ ерөөсөө байдаггүй. Энэ хулих нь энэ болохоор оргин. Тэгээд маасл өөрөө машин унтрасны дараа одоо энэгээр маасл орж байгаа шүү дээ. Ийшээ нэвтрээд голоороо гарч иж байгаа тийм үү. Тэгэнгүүт энэ дээр байгаа клапан болохоор зөвхөн цаашаа нь л оруулах зорилготой наашнаа гаргадаггүй. Тэг ориг шүүр тавиад эхлэнгүүт машинаа асаагаад унтраангууд нөгөө маслын бүх системд нь байгаа газар масл үлдчихэж байгаа юм. За тэгээд доошооноо ингээд хулхны шүүртэй бол доошооноо 100% буучдаг. Тэгээд масл нь 100% буусан дараа шүүпэттэй үзэнгүүт масл нь ингээ полны байгаад хулхны шүүртэй байгаа улсууд болохоор баг масл хийгээд тэд нар бүгд ерөөсөө дээдлийнхаа маслын системээр огт масл үлдэхгүй учраас бүгд доошоо буучаад байгаа учраас арай бага масл ороод байгаа маа. Яг ориг шүүр тавиад эхлэнгүүт масл маань өөрөө яг байрандаа үлдээд за тэгээд машин унтраасны дараа үзэнгүүт яг заавалчгүй нөгөө 26 литр масл маань ерөнхийдөө бол тэр чигтээ орж иж л яг энэ стандарт нормондоо хүрч байгаа шүү. Тэгэхээр хэрвээ таны одоо ялангуяа энгийн Евро 2 430-тэй машинтай за Sharkman ч бай, Nord ч бай, Howo ч бай, одоо Faf ч бай те. Яг Евро 2 энгийн апартуртай 430 мотортой за энэ вэйчер хөдөлгүүртэй машинууд ерөөсөө 23 литр масл орохгүй. Тэрнээс их орно. Ер нь бол 26 литр масл орж байгаа. Хэрвээ бага орж байгаа бол та шүүрээ нэг шалгаарэ. За тэгээд маасл чинь байнгын доошоо буугаад байгаа тохиолдолд би олон удаа хэлж байгаа. За нөгөө асаах болгонд дээдлийн ид ангууд чинь байнгын илэгдэл хорогдолд ороод маслын ноцоос ажиллаж эхлээд маслаа шахсны дараа л тосгоонд орж эхэлдэг шүү. Тэгэхээр яг энэ хэрглэж байгаа шүүрээ маш сайн анзаараарай. Тос маслаа бас анзаарж байгаарай. За энийг та бүхэндээ бас ингээд зөвлөгөө маягаар хүргэж байгаа шүү.